яа гэх юм бол дайн маань гих мэд ч одоо жоохон намтж байгаа. Гэхдээ Европчууд мэдрэл муудаа хэвээрээ Орос Украины дайн мэдрэл муудаа хэвээрээ тэгээ Иран, Израиль юм буцаагаад сэтрээд ирэх магадлал ерөөхдөө маш өндөртэй. Дайн гэдэг халтур өвчин намдах болоогүй. Өнгөрсөн 7 хоног өчтөр хөрөнгөний зах зээл дээр юу болсон бэ? Эх 7 хоногт юу болох вэ? За маркет апдейт дээр тавтаа морилно. Бидний галзуу хулган бидний сэтгэл зүйн баярлуулдаг хямраадаг хувьцаа HIMS өнгөрсөн 7 хоног навс унсан 41-42 доллар руу хүртэл. Тэгээ харамслаа одоо буцаагаад 49 руу буцаагаад өссөн байгаа. Би өсчихсэн бэ гэх юм бол магадгүй 35, 36, 32 руу буцаагаад унах үе дээ гэсэн найдвартай байсан. Яг гэх юм бол би хямдхан үнээр энийг нэмж авмаар байгаа. Тааж гэсэн. Тийм бах те. Тэгээ учраас яг одоо буцаагаад өсөөд ногоон болж байгаа нэг талтаа бас гоё. Гэхдээ нөгөө талтаа муухай яагаад гэх юм бол би нэмээл авмаар л байсан л та. За хэдүүлээ ингээ харах юм бол Fibonacci-гийн өмнөх оргилцэг, өмнөх ёроол ингээ харах юм бол тий Fibonacci 1.6 дээр л баг яг зогссон. Тэгээд 1 7 хоногийн дотор 41 доллараас эргүүлээд 49.1 доллар руу өсөө явцсан. Харамсалтай. Маш харамсалтай. Гэхдээ эх 7 хоногт магадгүй HIMS-ийн талаар дахиад мөн мэдээлэл гарч магадгүй. Тэгээд дахиад хэдүүлээ жоохон шопинг хийх боломжтой. Тэгээд эндээсээ одоо юу ойлгомжтой болж эхэлж байгаа юм бэ гэх юм бол HIMS унахаараа хүмүүс нь буцаага түүгээд авчдаг юм байна. Энэ бол ерөнхийдөө ойлгомжтой. Өмнө ч гэсэн ойлгомжтой байсан. Гэхдээ энийг олон удаа шингээж авах ёстой юм байна. За тэгээд эх 7 хоногт хэдүүлээ юу хүсэх ёстой юм бэ гэх юм бол HIMS дахиад жоохон буурасаа 45 мав 42 доллар дээр эргүүл олтчих юм бол хэдүүлээ юу хийх вэ гэх юм бол нэмж авна шүү. За окей. Тэгээд ингээ харах юм бол хаа хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол магадгүй буцаагаар Fibonacci-ний бүрэн нэг extension хийж магадгүй 1.6 руу явж магадгүй гэх юм бол 63 доллар 70 доллар лөө гэхдээ билаа өсөхгүй байгаасаа гэж хүсэж байна. Энэ нэг том gap байна. Та ингээ харж байна те. Энд бас ингээ харагдаж байна. Амар том gap байгаа. Энийгээ дүүрчих юм бол бас харамсалтай. Яг гэх юм бол нэмж авмаар штэ. Тэ. Тийм учраас HIMS хувьцааны chill out тэ жоохон тайван байж. Тэгээ aftermarket дээр 49 бараг 50 доллар руу нэг хүрч чадсан. Тэрнээс хойш буцаага жоохон унаад close дээр ерөөхдөө 49 доллар. Окей. Robinhood тадын харж байгаа бол Fibonacci бүтэн нэг extension ер нь бол цөмөлсөн. Одоо буцаага support болж эхэлж байгаа. Robinhood дээр хэдүүлээ хийх юм байхгүй. Юу ч хийх юм байхгүй. Зарахгүй. Буцаага жоохон унах юм бол 72 доллар ч юм уу 64 доллар руу буцаагаад унах юм бол хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол зүгээр нэмж авах. Өөр хийх юм байхгүй. Гайхалтай менежменттэй компани. Шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа, шинэ үйлчилгээ гаргаж байгаа, инновацтай. Санхүү одоо өмнө зүгээр арилжааны аппликейшн байсан бол одоо санхүүгийн зөвлөгөө өгдөг аппликейшн, хөрөнгө оолтын сан үүсдэг аппликейшн бүр байрны зээл Robinhood-аас авах боломжтой болж байгаа. Энэ компани ус солиотой томорж байгаа. Тийм учраас хэдүүлээ энийг хизээч зарахгүй. Ерөнхийдөө боломж гараад ирэх юм бол нэмж аваа. Окей. За, өөр хэлэх юм Robinhood дээр байхгүй шүү. За, Nvidia. Тэгээд тренд лайныг жоохон цохоод унсан 130 доллар руу одоо 150 доллар. 150 доллар. Гой. Манай багц дотроос байгаа. Хэдүүлээ эндээс бас өөрхөн ашиг хийж байгаа. Тийм энэ дээр бас нэг хэлэх юм байхгүй. Сүртэй том Nvidia-гийн позиц биднэрт угаасаа байхгүй. Тэгээ энэ компани хувьцаа сайхан дэш өсөж байгаа. Тэ хэлэх юм алгаа. Халаас харах юм бол weekly chart харах юм бол тэ хэдүүлээ ерөөхдөө яг энэ үедээ аваад энэ үедээ авсан. Яг энэ үедээ аваад 134 133 доллар дээр аваад одоо 157 доллар хүрсэн all time high дээр хүрсэн. S&P 500 тэр чигтээ бараг дангаараа дэше чирж байгаа 3.8 их 80 долларын үнэлгээтэй болж байна. Дэлхийн номер 1 хамгийн өндөр үнэлгээтэй компани нэг нь болцсон. Одоо номер 1 болцсон байгаа. Тэгээд Jensen Huang баяр хүргэе энэ хэмэл ойхон тренд ерөөхдөө одоохондоо зогсох шинж байхгүй юм байна. За хэдүүлээ бүр он гарах үедээ он гарахаас өмнө AMD-гийн үнэлгээ хийсэн. Хэдүүлээ бас нэг жижигхэн AMD-гийн позиц нээсэн тэргээ буцаага зарцсан харамсалтай. Ингээ харах юм бол ер нь бол downtrend цогцсон. Та харж байгаа юм бол эхний удаа энэ downtrend line ерөөхдөө resistance байсан. Буцаага retract хийгээд тэгээд дахиад энэ resistance line-ыг цөмлөөд буцаага доош яваад ойгоод тэгээд одоо юу болсон бэ гэх юм бол breakout confirmed. Breakout нь баталгаажсан.
Окей. Техник талаас нь ингээ харах юм бол энэ компани одоо энэ хувьцаа uptrend дотор явж байгаа. Тэгвэл одоо юу их юм бэ гэх юм бол дараагийн retraction гараад ирэх юм бол дараагийн жоох correction ороод ирэх юм бол магадгүй 135, магадгүй 140 доллар тэр хувьцаа ерөөдөө дараагийн жижигхэн retraction дээрээ хідүүлээ буцаагаад AMD руу орно шүү. Окей. Я мэдээж харамслаад 90 хэдэн доллартай хідүүлээ гарцсан. Окей. Гэхдээ downtrend line-аас гарсан юм уу баталгаагүй байсан тийм учраас тухайн үед тийм үл хийсэн байгаа шүү. Намайг уучлаарай. Одоо тренд нь эргэцэн байгаа, салхи нь эргэцэн шүү. Окей. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, Oscar Health sideways consolidation нэлээх energy цуглуулж байна. Таад нь харж байгаа бол 4 сараас хойш ерөөдөө энэ $20 тий $20 хүрсэн. Өнгөрсөн жил зүгээр ингээ хэдэн жил юм бэ тий? Бараг өнгөрсөн жилийн байдлаараа энэ ханшин дээр байсан он гарахаас өмнө $20 руу хүрсэн. Тэгээ downtrend line руу орсон. Downtrend line-ыг цохоод retract хийгээд одоо та зүгээр ингээ зураад өгчий заяа. Түлэнийг хамт харцгаая. Таад нь харж байгаа юм бол тий? Downtrend line цумулсан, буцаагаад ойсон хэдүүлээ хуваа нэмсэн одоо ингээд дэш явж байгаа. Тэгээд юу болж байна гэх юм бол Oscar Health ер нь бол өөрийнхөө шинэ uptrend line эхлүүлж байна. Окей. За тэгээд ерөнхийдөө энэ uptrend line хэвээрээ яваал байх юм бол хизээ ямар ханшин дээр хүрэх юм бэ гэх юм бол ерөнхийдөө ойлгомжтой. Тэгээд энэ ингээд channel байлаа гэж бодоход тий ерөнхийдөө энэний хооронд ингээд дээшээ доошоо явах ерөнхийдөө боломжтой. За тэгээд он гарах үед тий Oscar Health-ийн хувьцаа магадгүй 34, магадгүй 30 хэдэн доллар хавцаа болцмоо гэсэн үг тий. Тэгэл энэ хувьцаа руу битүүлээ нэлээд том хуваар орсон байгаа. Тэгээд Oscar Health-ыг хамт авсан хүмүүст нь бүгдэнд баяр хүргэе. Трейд нь эргэцэн. Одоо юу гэсэн бэ гэх юм бол өмнөх энэ хаяуда $22, $23, $24 цөмлөх ёстой. Хэзээний цагт цөмлөчнө. Тэгээд тэргээ цөмлснийхаа дараа зүгээр агаарахгүй тий. Тэгэл ингээд чөлөөтэй дэш явах боломжтой. За. Окей, энэ манай Core Mining нэр нь жоохон дарагдсан байгаа. Core Mining ерөөхдөө явж лайн 8 сарын ихээр ихний тайлан гарна. Энэ сайхан өсчлөө хэдүүлээ бас гайгүй үн дээр орсон. Яг resistance break хийгээд, retract хийгээд, retest хийгээд тэгээд breakout юм хэдүүлээ барьж чадсан. Одоо буцаад жоохон доошо бууж байгаа яа гэх юм бол дайн маань гих мэд ч одоо жоохон намтж байгаа. Гэхдээ Европчууд мэдрэл муудаа хэвээрээ Орос Украины дайн мэдрэл муудаа хэвээрээ тэгээ Иран, Израиль юм буцаагаад сэтрээд ирэх магадлал ерөөхдөө маш өндөртэй. Дайн гэдэг халтур өвчин тий намдах болоогүй. Окей. Дараагийн компани Valaris юу таадыг харж байгаа юм бол тий саяны AMD-гийн chart байна шүү дээ. AMD-гийн chart ингээ downtrend line, bottoming formation, trend retest, retraction, тэгээд resistance гэх мэт шин харах юм бол Valaris-ыг адилхан тий downtrend line, шинэ uptrend line эхэлж байгаа юм байна. Resistance, retraction тэгээд буцаагаад жоохон хурж ийн. Одоо uptrend line руу орсон байгаа. Одоо ерөөхдөө энэ trend line-ы яролт нь хүрсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо юу харах хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ доошо breakdown хийх юм уу? Эсвэл uptrend line хүчтэй хөрөө байгаа юм бoo. Тэгээд энэ Valaris-ийн хувьцаа 1 юм уу 2% нэмэх үгүй юу хэдүүлээ удахгүй шийднэ. Тэгээд энэ Valaris компаниг хизээнээс хойш харж байгаа юм бэ гэх юм бол тий одоо би баг 1 жил гарна энийг хараал явж байгаа. Тий хараал явж гин судлаал явж байгаа. Тэгээд ерөөхдөө окей downtrend line тий дуусчлаа. Тий downtrend line-а цөмөлчлөө, retest шинэ uptrend line гарч эхэлж байна, retest хийчлээ. Тэ
Тэгээд тренд нь үргэлжлэж байна. Окей. Хөрөнгө оруулалт хийе. Тэ. Өмнө зөндөө хэлжсэн let the trade come to you хөрөнгө оруулалт хийх цаг нь болно. Зүгээр төвчээртэй хүлээ. Тэгээд заавалчгүй одоо яг ёроолын яг ингээд 100% олох ерөөхдөө хэрэггүй. AMD дээр ч гэсэн яг адилхан. За Occidental Petroleum downtrend trend line үргэлжлэж байгаа. Энэ нэг нэлийн томоохон bottom байгаа. Тэгэл хэдүүлээ энэ дээр жоохон хөрөнгө оруулалт хийсэн. Миний тамг юу юм бэ гэх юм бол тэ энд бас нэг юм харагдчихлаа та харж байгаа юм бол тэгээд ер нь юу болох юм бэ гэх юм бол 7 сарын үеэр нэг эндээ wedge дээр нэг хугарлын цэг дээр хүрээд шийдвэр гаргана. Миний тамг юу юм бэ гэх юм бол энэ жоохон дэше өсөх магадaltaй. Доошоо унчих юм бол хэдүүлээ нэмж аа. Дэше өсчих юм бол хэдүүлээ нэмж аа. Аюу амархан. Тэ супер ойлгомжтой. Devon Energy дээр ерөөхдөө бас яг адилхан та харж байгаа юм бол бас нэг хоёр тренд лайн ингээ явж байгаа. Тэ энд бас нэг тренд лайн явж байна. Тэ нэг wedge руу ингээ явцсан байна. Тэгээд бас яг адилхан 7 сарын үеэр 8 сар ихээр хугарлын цэг хүрээд ирнэ. Тэгээд энэ дэше явах юм уу доош явах юм уу ерөөхдөө шийдвэр гаргах чинь миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ дэше явах хаа тийм учраас хэдүүлээ энэ багц руу оруулсан. За алтан дээр энэ triangle бас байна. Wedge одоо ёроолтоо хүрч байна. Ерөөхдөө геополитикийн хувьд бол 97 оногт жоохон шууган гарах бах магадгүй. Эсвэл breakdown хийгээд яах магадaltaй бэ гэх юм бол тэ алт маань тэ юу их магадaltaй юм бэ гэх юм бол хоп тэ ингээл доошоо яваал гэхдээ хизээ нэг цагт ер нь бол магадгүй энэ downtrend line дээр золгоод тэ за урлаг хийж энэ да хэдүүлээ. За магадгүй ингээл яваал тэ. За тэгээд энэ дээр агаад тэгээд uptrend-а үргэлжлүүлэх магадaltaй. Эсвэл одоо ерөөхдөө bounce хийгээд тэгээд магадгүй 8 сарын ихээр одоо ингэ явсаар агаад тийм ээ. Тэгэл ингээл явах магадaltaй. Ерөнхийдөө uptrend дотор хിവэрэ бид нэр алтны олборлолтын компани багц дотор оролцсон байгаа. Мөнгө олборлолтын компани ч гэсэн оролцсон байгаа. Core Mining, Mega Metals тэрэн дээр хитүүлээ. Ерөөсөө санаа зовох хэрэггүй. Энэ дээр багцаа бас зүв бэлтцсэн байгаа. Окей. Мөнгөний ханш таад харж байгаа бол resistance-ийг цөмлсөн, retest хийсэн. Тэгээд одоо uptrend line дотор ингэ явж байгаа. Тэгээд юу юм бэ гэх юм бол магадгүй энэ бас 7 сарын үеэр энэ uptrend дахиад нэг 7-оод тэгээд өсөлт нь үргэлжлүүлэх. Core Mining тайлбар хийзээ танилцуулах юм бэ гэх юм бол 8 сард ойролцоо нэг сар 7 хоног 2-7 хоногийн дараа гайхалтай тайлан гарах бах. Тухайд манай Core Mining бол дэше явчих واخа. Тэгээд Core Mining-ийн хувьцаа юмсэн тий. Тэгээд магадгүй $12 10 хэдэн тий 11 $12 руу дэше явах ерөнхийдөө бүрэн потенциалтай. Окей. Tesla дээр ерөнхийдөө нэг даруухан uptrend line байгаа. Одоо ерөнхийдөө хамгийн ёроол uptrend line юу юм бэ гэх юм бол энэ байна. Support бол $250, $240, $260 дээр байгаа. Дахиад нэг uptrend line ерөнхийдөө энд харагдаж байна. Та нэг харж байна. Ерөнхийдөө тийшээ явж явах шиг байна. Тэгээд магадгүй 8-9 сарын үеэр breakdown эсвэл break out хийх магадaltaй. Гэхдээ ер нь бол өөрийнхөө жолооддаг машинууд ерөнхийдөө бүтэж байгаа. Robotaxi ерөнхийдөө явж байна. Үйлдвэрлэл нь одоо томорно. Илүү олон хот руу одоо нэвтэрнэ. Uber гэдэг компанитай алдсан өрсөлдөн. Тэгээд яг болох юм уу үгүй мүү мэдээж эрсдэл байгаа. Гэхдээ томоохон одоо London, New York, San Francisco, Los Angeles, Dallas, Dubai, Qatar, Москва хотлоо ах те Берлин хотод ерөөдөө хаасаа роботакси явах магадлал маш өнөртэй. Тэгээ тэр үйлчгийг хин тэрчтэй батсан байх юм бол Tesla батсан тийм учраас Tesla компани дээрээ би ерөөсөө санаа зовхгүй байгаа шүү. Энэ нэг компани хэдүүлээ ингээ харж байгаа манай үнэлгээний дотор бас орцсон байгаа та ингээ харж байгаарай. Энийг ойрч ерөөсөө хараагүй байсан жоохон харамсалтай. Хятад Америкийн тарифын дайны үеэр Xiaomi-гийн хувьцаа $50,000-оос $36 руу унсан байна. Тэрнээс хойш ерөөхдөө
амар rally хийгээд буцаагаад all time high хийчлээ. Тэгээд энэ хөвцөөг ерөнхийдөө хэдүүлээ дахиад жоохон ажиглах хэвээр жоохон retraction хийгээд жоохон correction ороод ирэх юм бол хэддүүтэй жоохон Америк хэддүүд хооронд алцаад ирэхлээр энэ жоохон доошо буугаад ирэх юм бол хэдүүлээ магадгүй Xiaomi дээр нэг жижиг позиц нээх хэвээр юм шиг надад санагдаж байгаа шүү. Бидний багцын хувьд бол нэг томоохон өөрчлөлт одоохонд орохгүй байгаа. Robotics дээр судалгаанууд нь явж лээ. Амар их ажил уучлаарай. Тэгээд ерөөхдөө удахгүй ингээд шинжилгээд үнэлгээнүүд нь гараад ирхэнгээ би амлцсан. Гэхдээ жимнээс амар их дата зөвлөж байгаа, амар их юм уншиж байгаа. Тэгээд нэг чанартай юм хийх ёстой. Яг гэх юм бол амар чухал сэдв. Маргаашнаас ихний компаниудын шинжилгээ гарч ирж шүү. За тэгээд маргааш School community дээр тэр robotics-ийн талаар эргүүл уулзцгаая. Нэг өдөр дараагийн market update орж ирж шүү. Баяртай guys. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.